Сэтгэлээс ургасан ургац. Алтран шаргалдах намар цаг айлчлан ирж, айл бүрийн ширээг амтд ногоо чимж байна. Энэ намар манай улс хүн амынхаа нийт хэрэгцээний 50%-ийг хангах хэмжээний ургац хураан авна. Жилийн 4 улирлыг бүрэн хангах, эрүүл хүнсийг таны гарт тасралтгүй нийлүүлэгчд нь үндэсний үйлдвэрлэгч Багро компанийнхан. Эх орныхон хөрсөнд тариалсан төмс хүнсний ногоог дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг Багро хүнсний үйлдвэрийнхэн амжилттай хэрэгжүүлж байна. Ажлынхаа амжилтыг ахиулж, ард түмнээ цэвэр, органик, чанартай хүнсний ногоо жимс жимсгнээр хангах зорилготой шижгэлсэн залуусын баг энд ажилладаг. Хэрэглэгчдийн гарт шинэхэн ургацаа шимт хичээлийн алдагдуулалгүй хүргэхийн тулд Наран зүг газар тариалангийн компани байгуулж, эндээс үйлдвэрийн гол түүхийд болох төрөл бүрийн хүнсний ногоо жимс жимсгнийг газар дээрээс нь шууд нийлүүлж ирсэн билээ. Хөдөлмөр сэтгэлийн шингэн байж ургуулсан ургацаан хураан авч, яг л тэр хэвээр нь хэрэглэгчдтэй хүргэнэ гэдэг тариаланчдын цаг нартай уралдан амжуулах нүр их хөдөлмөрийн үр шимээ. За манай сангийн аж ахуйн 2008 оноос Багро үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хангах зорилгоор сангийн аж ахуй байгуулагдаад, ер нь Багро үйлдвэрийн хүрэн манжин, шар луун, гонд, өргөс тэмх бүх төрлийн ногоог манай сангийн аж ахуй хангаж нийлүүлдэг. Манай үйлдвэр бол өөрийн хөрсөн дээр ургуулсан цэвэр бүтээгдэхүүнээр өөрсдийнхөө салаад өнөөшийг хийдэг. Жимсний 32 гаатай, хүнсний 15 гаа талбайд хүнсний ногоо жимс жимсгэн тариалж байна. За манайх бас 35 хүлэмжиндээ үйлдвэрийн хэрэгцээний өргөс тэмхийг тариалж үйлдвэртээ нийлүүлж байна. Нийтдээ ингээ манай сангийн аж ахуйн 30-аад хүмүүсийн ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Багро үйлдвэр Наран зүг сангийн аж ахуйгаасаа үйлдвэртээ намрын ургацаанд нийлүүлэхийн зэрэгцээ. Дархан уул аймгийн Орхон сумын тариаланчдад ч ашигтай орлоготой байх боломжийг нээж өгсөн билээ. Багро компанийн хувьд бол одоо Орхон суманд 225 хүнийг ажлын байнгын байраар хангаж, өгөрцөгийн үрээ урьдчилан тарааж, за тэгээд иргэд бол одоо энэ Орхон сумын Монгол улсын хөрсөнд үржил шимтэй хөрсөнд ургасан эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүн өргөс тэмхийг бол эндээс хураан авч, Монгол улсын хүнсний ногооны зах зээлд нийлүүлж бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэг. Баяцхаас одоо үрийг авчаад дөрөвдөх жилдээ тарьж байгаа жимс сайн өгдөг ургац цайтай 50 сот газар тарьсан 5 дахь хураатай хийгээд явж байна. Ингээд аваач та тушаахад одоо энэ баг ядагдахгүйгээр ингэж одоо миний энэ тарьж байгаа өгөрцөө минь авдаг. Саяас 2 сая төгрөг өгдөг, дээдл нь 3 сая хүртэл над өгөөч өгчээсэн энэ үр. Тэд мөн дан ганц өргөс тэмхээр зогсохгүй нөөцлсөн бүтээгдэхүүний түүхийд болох сонгон, лууван, гонд зэргийг өөрсдийн стандартад нийцсэн сортын үрээр тариулж байна. Европоос авчирсан үрээ Монголд нутагшуулж одоо лууван, сонгон, өгөрцөө тэгээ бусад төрлийн ногоонуудыг бол одоо бид тариалж нийлүүлдэг. Хамгийн гол нь бол луунгийн бол бид агуухан тариалж одоо салаадны гол бүтээгдэхүүнээр ингэж нийлүүлж өгдөг. Ингээ гол байхгүй. Сайн чанарын тийм чихэрлэг амттай Монгол тариалдгүй тийм үр авчирч одоо бид тариалж одоо эдний өгсөн үрээр гаагаас бол их өндөр ургац авч одоо тариалж өгч байна. Үйлдвэрийн хэрэгцээнд нийцэх ургац авна гэдэг тариаланчдаас технологийн нарийн ажиллагаа шаарддаг. Өмнө нь өрхийн хэмжээнд ургацаа нөөшилж ирсэн бол Европ стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг хөрсөнд ямар сортын үр суулгаж түүнийг хэрхэн арчилж тордохоос ихээхэн шалтгаална.
Энэ шаардлагыг хангахын тулд энэтхэг улсын мэргэжилт манай улсад 5 жил дараалан ирж, орон нутгийн тариаламжтад сургалт зөвлөгөө зохион байгуулснаар ургацын болцоо жилээс жил сайжирсаар байна. Сайн ургац авна гэдэг хөрс ямар байхаас шууд шалтгаална л да. Хотын төвөөс хол зайтай, элд борлоо хэрэглэхгүйгээр цэвэр хөрсөнд нь тарж ургуулж байгаа энэ хүнсний ногоо бол жинхэнэ эрүүл хүнс гэж би хэлнэ. Ер нь Монголын хөрс үржил шим сайтай учраас тарьсан ногоо сайхан ургахад хамгийн тохиромжтой нутаг юм. Very good product, best product in Mongolia. Баясах Foods компани Баясах группийн хөрөнгө оруулалтаар 2008 онд байгуулагдаж, Багро буюу Баясах агро хүнсний үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар эх орондоо импортыг орлого эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон билээ. Тариаламжтын гар дээрээс нийлүүлэгдсэн бүх төрлийн хүнсний ногоо жимс чимсэх нь хоног хугацаа алдахгүйгээр шууд үйлдвэрийн гол түүхий болно. Багро үйлдвэр жилдээ 23 мянган тонн жимс хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай. Энэ нь манай улсын жилдээ хураан авч байгаа нийт хүнсний ногооны 25-30%-ийг эзэлж байна гэсэн үг юм. Олон улсын стандартад нийцсэн Европ чанарыг Монголд нутагшуулж, үйлдвэрийн шугамаа Италийн алдарт Техносем компанийн тоног төхөөрөмжөөр 100% тоноглосон. Эдгээр тоног төхөөрөмж нь цагт 3.5-аас 4 тонн жимс ногоо боловсруулан 3000-аас 3500 шил нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж ирсэн юм а. Манай үйлдвэрийн Италийн Техносем брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногдсон. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд цагт 2500-аас 3000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Багро үйлдвэр байгуулагдсанаар Европ стандарт Монголд нутагшиж, тэр хэрээр гадагшаа урсгах валютын урсгал дотооддоо шингэх боломж нэгдсэн юм. Манай үйлдвэр нь болохоор одоо Европын Пентаг тоног төхөөрөмжийг ашиглан өөрийн одоо Монголд эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоогоор одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч та бүхэндээ хүргэх байгаа. Манай холбогдол өөрсдийнхөө тариад юу эх орондоо ургуулсан одоо хүнсний ногоогоор бол одоо нийтдээ 20 гаруй нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулж байгаа. Манай одоо үйлдвэрлэлийн гол онцлог шинжүүд гэх юм бол нам температурт ариутгал явуулдаг тоног төхөөрөмжөөр одоо үйлдвэрлэж явуулдаг онцлогтой. Энэ тоног төхөөрөмж нь нам температурт одоо бүтээгдэхүүн ариутгаж авснараа ямар одоо ач холбогдолтой вэ гэхээр хүнсний ногоонд байгаа шинж бодисуудыг автогдох шинжлэх органик одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэхээр бол одоо Үйлдвэрийн анхны шат амжилга болох ногоог хийн даралтаар угааж ариутгахаас эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн болон савлагдан гарах бүх процесс өндөр шалгуур хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байж сая хэрэглэгчдийн гарт хүрч байна. Энэ салбарын мэргэжилтийн хувьд Багро үйлдвэрээс гарч байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг шалгуурыг хангасан хамгийн сайн бүтээгдэхүүн гэсэн үнэлгээг өгч байна. Нөөшилсөн бүтээгдэхүүнд тавих хяналт түүхийд бол хүнсний ногооны тариалалтаас эхлээд үйлдвэрийн бүх шат амжилгад тавигддаг. Ингэж байж хэрэглэгчдэд экологийн эрүүл хүнс нийлүүлэгдэнэ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас жилвэр зохион байгуулж ирсэн намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд Багро брендийн даршилсан өргөс тэмэх, оливтэй салат, амтд чинжүү, бүрэн манжингийн нөөш, холимог салат зэрэг 10 гаруй нэр төрлийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн талархлыг хүлээж нийслэлийн шилдэг хүнс үйлдвэрлэгч хамт олноор шалгарч байсан билээ. Манай Багро үйлдвэрийн лаборатори нь хэрэглэгч таны гардар чанартай, найдвартай, органик нөөцсөн бүтээгдэхүүн хүргэх гол зорилготой үйлдвэрлэлийн явцад түүхийдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэл маш олон үе шатыг дамждаг. Энэхүү үе шат бүр дээр нь манай лаборатори нь химийн, бактериологийн, чанарын гэх мэтчлэн 5 төрлийн шинжилгээг хийдэг. Ингэснээр хэрэглэгч таны гардар чанартай, найдвартай эрүүл бүтээгдэхүүн очт юм аа. Багро үйлдвэр Монгол улсад дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хүн ардаан органик хүнсээр хангах боломжтой гэдгийг нотолж, түүхийд дэд үтсийн асуудлаа цогцоор нь шийдэж чадсан үндэсний хэмжээний анхны үйлдвэр. Багро үйлдвэрийн хамт олон дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй Монгол шошготой бүтээгдэхүүнээ гадны зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн зөвхөн хүнсний ногоо гэлтгүй нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ч хувь нэмрээ оруулна. Монгол чанар дэлхийн амтыг хэрэглэгчдэд мэдрүүлж, эх орны хөрсөн дургуулсан эрүүл хүнсийг түгээж байгаа энэ хамт олонний сэтгэлдээ соёолуулсан үр эх орны хөрсөнд соёосоор 5 дахь жилийнхээ намартай золгож байна.